Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн подкастын дугаараар Youth for Better төрийн бас байгууллага сайн дурын байгууллагын үүсгэн байгуулагч Игшиглийн ихчигээ урьж оролцуулсан. Сайн байна уу та? Сайн байна уу? Урьж оролцуулж аваад баярлалаа. За одоогийн хүүхд залуусанд маш их хийх хүсэлтэй болсон. Тэрэн дундаа бас юу гэхээр сайн дурын ажил, нийгмийн идэвх санаачлага. Тэгээд яг таны хувьд сайн дурын ажил гэдэг зүйлийг та хувьдаа хизэнээс хийж эхэлж юу гэж ойлгодог вэ? Би болохоор сайн дурын ажлыг 4 жилийн өмнөөс эхэлж хийсэн. Тэгээд анх хийж явахдаа болохоор сайн дурын ажлын талаар тодорхой ойлголтгүй байсан. Тэгээд явцдаа нэг сайн дурын клубт ороод тэгээд тэнд ажиллаж байх хугацаанд илүү их одоо яг юу гэдгийг ямар зорилготойгоор хүмүүсийн сайн дурын ажил хийдэг вэ гэх мэт зүйлсүүдийг илүү ойлгож ухаарч байсан. Тэгээ би хувьдаа болохоор сайн дурын ажлыг мэдээж хэн нэгний хүсэлтэн доор биш, ямар нэгэн ашигын төлөө биш, зөвхөн өөрийнхөө 100% сайн дураараа хүслээрээ бусдад болон нийгэмдээ эерэг хандлага, эерэг зүйлсийг авчрахын тулд хийдэг зүйл гэж боддог. За энэ дараа нэгэн бүлгээ та бүх энэ подкастын маань заавал бүр дуустал нь сонсоорой. Төгсгөлд нь маш гоё мэдээг дуулгах байгаа шүү гэж хэлмээр байна. Яг энэ сэдвтэй холбоотой. Тэгвэл таныг яг хийж явж байх одоо та хийсэн яг ямар ажил хийсэн туршлагаасаа хуваалцвал. За яг миний өөрийн хийжсэн одоо сайн дурын ажлууд гэх юм бол ер нь бол за 9 дугаар ангиас эхлээд гэдэг чинь хэд хэдэн сайн дурын клубт оролцож исэн, нэлээд олон ивентүүдэд сайн дурын ажилтнаар орж ажиллаж исэн. За тэгээд яг YFB-ийн хувьд гэх юм бол манайх одоо байгууллагад жил гаруй болж байна. Тэгээд үүнийхээ хугацаанд болохоор 7 ээлж одоо 7 дугаар ээлжийнхаа ажлыг хүлээж аваад байгаа. За энэ 7 ээлжийн хугацаанд ер нь бол тал бүрийн зүйлс хийж үзсэн. За тал нь бол мэдээж пандемикийн улмаас захимаар явагдсан байгаа. Бас нь болохоор жишээ нь ивент гар зургийн үзэсгэлэн зохион байгуулж байсан хамгийн анхныхаараа. За тэгээ цаашлаад асрамжийн газарт хичээл заах, саяхан болсон амьтдын төлөөх өдөрлөг гэх мэт зүйлсүүдийг зохион байгуулж ажиллаж ирсэн. Таныг ингээд сайн дурын ажил 4 жил хийсэн гэж байна шүү дээ. Тэр хугацаанд яг танд сайн дурын ажлын үнц нь яг юунд байдаг гэж санагдсан бай. Ойлгосон бай. Сайн дурын ажил бол яг сайн дурын ажил хийдэг хүмүүсийг нэгтгэдэг ганц л том зорилго одоо purpose байдаг гэж би боддог. Тэр нь болохоор амьдарч буй community буюу нийгэмтэй холбогдож тэгээд тэр нийгэм дэх хинт тусламж хэрэгтэй байна, бид хаа хүрч чадхаар байна, тэр хэмжээндээ эерэг зүйлсийг бүтээх гэх зорилгын доор би сайн дурын ажил хийдэг хүмүүсийг нэгтдэг гэж итгэдэг. Одоо Youth for Better гэдэг байгууллагынхаа тухай илүү дэлгэрэнгүй манай сонсогч хүүхд залуустай тайлбарлаад. За сая хэлсэнчлэн Youth for Better усрын сайн дурын байгууллага маань байгууллагатай жил гаруй болж байгаа. Манай байгууллага ээлж авч ажилладаг. Ээлж гэдэг нь болохоор манай байгууллагын хувьд нэг ээлж 2 сарын хугацаатай явагдаад ээлж тус бүрт болохоор 20-30 гишүүнийг элсүүлж авдаг байгаа.
За тэгээд ээлж болгонороо бид нар тодорхой төсөл үйл ажиллагаанаар хамт олон болоод ажилладаг байгаа. За тэгвэл яг сайн дурын ажил хийж ягаад одоо жоохон бэрхшээлтэй ч гэх юм уу нэг тийм асуудал тулгарч байсан уу? Мэдээж зөндөл асуудал тулгарч байсан. Тэгээд ганц надад гэлтгүй ер нь өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг асуудал болохоор өсвөр насны одоо сургуульд явж байгаа хүүхдүүд чинь маш их одоо хажуугаар нь хийх маш их ажилтай. Одоо сургуультай явах хичээл ном, арга гэрийн ажил гээд ер нь бол нэлийн ажилтай. Тэгээд үүнээсээ өдөрт цаг гаргаад сайн дурын ажилдаа одоо цаг гаргаад commitment хийх бол нэлийн одоо тавчуу байдаг өсвөр насны хүүхдүүдэд. Тэгэхээр тэр бол нэлийн бүхэл өсвөр насны сайн дурын ажил хийж байгаа хүүхдүүдэд цагаа зохицуулах, цагийн менежмент гэдэг зүйл хамгийн том асуудал байдаг гэж бодож байна. Тэг гэсэдэж ингээд зохицуулалтыг хажуулаар зохицуулаад хийх нь бас нийгэмдээ оруулж байгаа бас хувь нэмэр гэж би бодохтой сайн дурын ажил гэдэг зүйлийг бол гэж ойлгодог. Тэг өнөөдрийн маань дугаарыг сайн дурын ажил гэхээс илүү үүнийг хиймээр байгаач яг юунаас эхлэхгүй байгаа хүүхд залуустай илүү зориулсан. Одоо яг хамгийн гол хэсгээ ярих гэж байна. За манай Youth for Better-ийн 7 дугаар ээлжинд буюу дан ингээд ковид төслөө цахимаар явж байгаа. Гэсэн хэдий ч одоо бид нарыг хувь хүний хөгжил хөгжил нийтлэгт хөрөнгө оруулахаар одоо ингээд 40 эмнэлэгчүүдийг өөрөж оролцуулаад захин вебинар хийж байгаа. Яг манай багийнх болохоор юу гэхээр сайн дурын ажил гэж юу вэ? Үүний онцлог, үүний хийснээр хүнд яг ямар өөрчлөлтүүд гардгийг, хүн яаж хөгждгийг гэдэг зүйлийг хийж байгаа. Гэхдээ энэ маань яаж байгаа гэхээр жоохон такс таваа. Гэхдээ энэ такс маань ашигын төлөө бус сайн дурын үйл ажилд зарцуулагдана. Тийм ээ хэвчлэгчээ. За 7 дугаар ээлжийн маань ажил болохоор сайн мужингийн хэлнэлэн захин хэлбэрээр явагдаж байгаа. За үүндээ бид нэр educated youth төсөл буюу цуврал захин өдөрлөг зохион байгуулж байгаа. За энэ цуврал захин өдөрлөг маань болохоор 2 дугаар сарын 4-7 хоногийн одоо 2 сар жангаа бүтэн сая өдөр болгон нэг вебинар зохион байгуулагдана гэсэн үг. За тэгээ манай эможингийн хэлснээр эможингийн баг маань волонтерийн талаар өдөрлөгөө зохион байгуулж байгаа. Тэгээ бүх орлого маань болохоор Cancer Council гээд Монголын үндэсний авдрын зөвлөлд хандивлагдах байгаа. Та бүхэн тэгээд хэрвээ сайн дурын ажил хийхийг хүсдэг бол сонирхож байгаа бол хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол манай өдөрлөгт оролцоод үзээрэй гэж уриалмаар байна. Дагаас энэхүү подкастыг сонсож байгаа хүүхд залуус маань Youth for Better гэх байгууллагын маань 8 дугаар ээлж 9 дугаар ээлжинд өргөдлөө илгээгээд явбал зүгээр шүү. Адгүй цар тахлаас болж та юу гэж ойлгохгүй байна гэсэн ойлголт байхгүй, харин илүү хичээл зүтгэл гэдэг зүйл шаарддаг. Шаардлагатай тусын сайн дурын ажилтгийг дөнгөж эхэлж байгаа ч гэсэн үнэхээр сайхан байгаа. Тэгээд та үзэгч одоо сонсож байгаа хүүхдүүдтэй хандаад үгүй гэж. За сонсож байгаа хүүхдүүдтэй хандаж хэлэхэд сайн дурын ажил гэдэг болохоор яг зөв зорилгынхаа доор зөв санаачлалаараа хийх юм бол өөрт ч юм бол нийгэмд ч маш их хэрэгтэй хувь нэмэр оруулж хийдэг зүйл юм шүү. Тэгээд хэрвээ сайн дурын ажил хийхээр эргэлзэж байгаа бол заавал туршаад үзээрэй. Туршлага цуглуулна гэдэг чинь хамгийн том зүйл гэдэг учраас ер нь туршаад үзгээд алдахгүй.
цаашаа хийгээд явах уу? Эсвэл хийж үзээд үнэхээр чиний одоо зүйл биш бол хийж үзээд орох уу гэдэг бол чамаа шалтгаална. Гэхдээ туршаад үзэхэд бол хизээч гингүй байдаг шүү. Тэгээд хэрвээ хийхээр бодож байгаа бол үргэлж зөв зорилгын дор хийж байгаарай. Зөвхөн CV-тэй ч юм уу аппликейшн дээр бичихэхэд сайн дурын ажиллаа битгийгээрээ цаад зорилгын үргэлж ухамсарлаж тэгээд том зүйлийн төлөө, эерэг зүйлийн төлөө хийгээрэй л гэж уриалмаар байна да. За өнөөдрийн маань подкастт оролцсон танд маш их баярлалаа.